За үргэлжлүүлээд явж байна. Ойлерын 10 дугаар бодлогыг бодох гэсэн чинь энд нэг юм болоод байна. 7 ингээ бодсон бодолт юм. Би 10 сая өөрөө бичиж үзлээ л дээ гэсэн чинь яг л 7-г бодсон бодолт л яваад байна. Тэгээд бичгээ болоод үгүй бичлэгэн дээр бичгээ болоод зүгээр ин код тайлбарлчихөө гэж бодож. Энэ зүгээр нэг ялгаатай флаг авахгүйгээр макс луптыг ажиллаад нэг юм байгаа. Энэ миний өмнө хэлжсэн тон язгуур хүртэл тоонуудтай хуваагдахгүй бол анхны доо байдгаа гэт. Тэгээд язгуур нь энд авч агаад тэгээд энэ хүртэл тавтна гэсэн үг шүү дээ. Язгуур нь учраас тэгээд тэр хооронд хоёроос язгуур хүртэлхий ямар нэгэн тоонд хуваагдчих юм бол макс хязгаараа тэг болгож зогсоогоод тэг болгочгоо зогсож штэ энэ давталт. Тэгээ макс хязгаар нь тэгхээс ялгаатай авах юм бол ямар нэгэн байдлаар зогсоогүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл анхны тоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр тоолоороо нэмэл. Тэ нэг юм бат зэрэг сайжруулсан гэх юм уу. Флаг ашиглаагүй юм баталт хийсэн бай. Та нэг 10 дугаар бодлого бол нэг юм рүү. Би өгүүлбэрийг хэлээгүй лөө. Багийн өөрөө өгүүлбэрийг уншаарай. Бодлогонуудынхаа өгүүлбэрийг уншсан байж байгаадаа орч ирүүлээ. Амар шүү баг. Гэхдээ би дараагийнхаас нь эхлээд бас өгүүлбэрийг уншнаа. Сая мартчихж. Энэ бол 2 саяас баг анхны тоонуудын нийлбэрийг олох гэж байна. Энэ хариу. За тэгээд дараагийн бодлого руугаа орё дөө.